Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг айлтган хүргэж байна. Үзэгчид та бүхэндээ бид өнгөрөх амралтын өдрүүдийн болон энэ өдрийн онцлог мэдээ сурвалжлагуудаа бэлтгэн хүрэхэд бэлэн болоод байна. Анхаарлаа хандуулна уу. Эхний мэдээ, Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ус хангамж ариутгах татваргын салбарт 2 сэтгэл үнэн хөдөлмөрөөр зориулан ажиллаж ирсэн ажиллаж байгаа эрхмүүдийг төрийн одон медалаар шагналаа. Нийгмийн анхдагч хэрэгцээ, стратегийн чухал салбар болох ус хангамжийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Дархан ус сувгцайд компанид 26 жил тасралтгүй ажиллаж гавьяаныхаа амралтад гарсан ахмад ажилтан Бадам Сүрэн, нийтлэг үйлчилгээний албаны жолооч Цог Бадрах нар Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн одон медалаар шагнагдлаа. За маш баяртай байна. Ямар ч байсан хамт олондоо их баярлж байгаагаа хэлье. Тэгээд улсад 31 жил, усад 26 жил ажилласан байна. Одоо инженерийн ажил хийсэн. Диспетчер инженер, хяналтын инженер, усны байцаагч хийжсэн. Тэгээд хамгийн гол нь хамт олондоо маш их хэлж байна да. Дэлхийн усны өдрөөр тохиолдуулан төрийн шагнал авсан баяртай байна. Улсын хувьцаат компанид одоо 9 жилдээ ажиллаж байна. Төрийн дэд одон медалийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Янжмаа 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүндэтгэлтэйгээр гартуулан өглөө. Дараагийн мэдээ 30 жилийн түүхтэй Дархан аймгийн шилдэг ууган хөвчлийн сургуулиудын нэг Элит 22 дугаар сургуулийн 1-р ангийн сурагчид үсэглэлийн баярын тайлан төдрлөгөө амжилттай хэлээ. Ирээдүйн элитүүдийг бэлтгэж, суралцагчдынхаа оюун ухааныг эрчимтэй хөгжүүлэхэд анхаардаг математик, англи хэл, оюуны хөгжлийн гүнзгий үсэн сургалттай Элит 22 дугаар дунд сургуулийн 2025-аас 2026 оны хичээлийн жилийн 1-ийн А, 1-ийн Б ангиудын цагаан толгойн Эрдмийн баяр өнөөдөр амжилттай боллоо. Боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэрэгтэй Долгормоо багштай 1-ийн А анги, мөн боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэрэгтэй Алтан гадас одонд Туяа багштай 1-ийн Б ангийн сурагчид уншиж, бичиж, бодож сурснаа эцэг эхчүүд сургууль хүмүүжүүлэгчид тайлгсан юм а. Өдгөө 30 жилийн түүхтэй тус сургууль хүүхдийн багаас нь шинэ нэрний хөгжүүлэлт бэлтгэж, тал бүрээс нь хөгжүүлэхийг зориулж ажилтдаг байна. Инго, 1-ийн Б. Ямар үсэг болсон? К. Канутын маратхан К үсэг B орн пакны К хүүхдийн пар басал К үсэг орн К үсэг B байна. Намайг чаман гэдэг би үсэг ухаандаа намайгтай усандаа багаас үсэг B байна 6 настай. Хайртай энгүү аавын сургаас Ачид аамын сураад алнаас үнтэй билээ. Аав гэхэд ортог үсэг би байна. Багштай үсэг тоо заажсэн маш их баярлалаа. 30 жилийн туршлагатай баг хамт олон хүүхдийн оюуны хөгжүүлэлт төлхөө анхаарч ямар ч цаг үед нийгэмд хүрэх чадвартай, сэтгэн бодох чадвартай болохыг зорддог байна. Мөн сурагч эцэг эхчүүдтэй ярилцаж, ерхий боловсролын сургуулиуд өгсөөд аль улсын ямар сургуульд элсэх талаар төлөвлөгөө гаргаж, 6 дугаар ангиас нь эрчимтэйгээр бэлтгэж эхэлдэг давуу талтай байлаа. Аагаас хүртэлх адармаатай аян замд ачид багшийнхаа тусламжтай уншиж, бичиж, бодож сурсан нийт сурагчдаа цаашдын Эрдмийн их далайд нь амжилт хүсье. Элит 22 дугаар сургуулийн мэдээлэл авах утас 94 54 54 99 39 93 69. Хөтөлбөр үргэлжилж байна. Төвийн бүсийн наурыз 2026 томоохон арга хэмжээ Дархан хотод анх удаа өргөн цар хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. Найрамдал талбайгаас бэлтгэсэн мэдээллийг одоо хүргье. Нар наашилж цаг дэглэрэн сайн сайх бүхний эхлэл тавьцдаг гэж үздэг Навризын баярыг дэлхийд дахнаа жил бүр 300 гаруй сая хүн хүндэтгэн тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил анх удаа Төвийн бүсийн 3 аймгийг хамарсан томоохон хэмжээний Навризын баярыг Дархан хотноо өргөн цар хүрээтэй амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. Өвлийн хахир хатуу цагийг өнтөд авч, урай хавартай золгосны баяр Навризын баяраар илхэн саднаараа учран золгож, олон утга бэлгэшээлтэй үлийг казак төмөн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм а. Дархан улс хэлэнг Төв аймгийн олон мянган казак иргэдийг өргөнөөр хамруулсан Төвийн бүсийн Навризын баяраар хүндэтгэлийн жигсаал, золгох ёсон, өвлөн уламжлагчдын урлагийн тоглолт, казак биелгээ, бүргэдийн үзүүлбэр, морьт харвааны үзүүлбэр, тойрон бүжиг, казак үндэсний тоглоом, тулан булаалтах үзүүлбэр зэргээр сонирхолтой олон баялаг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан нь оролцогчдын сэтгэлд нийцээд байна. Энэхүү баярыг Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, сангийн сайд Болтын Жавхлангийн санаачилгаар, Улсын их хурлын гишүүн, аж үйлдвэр эрдэс баялагын сайд Гонгорын Дамтням, мөн Улсын их хурлын гишүүн, соёл
соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайд, Чинбатын ундрам нарын ажлын алба, Дархуул аймгийн Ацсаг даргын тамийн газар, Цас талтай бүргэдүү төрийн бас байгууллагууд хамтран зохион байгууллаа. Наурызын баяр бол зөвхөн одоо Казак түмний баяр төдийгүй дэлхийн өндөрлөгтний Монголын ард түмний эв нэгдэл найз нөхөрлөл их дуух амьдрахын одоо хэлэг дэмдэг болсон ийм сайхан одоо баяр гэж бодож байна. Тэгээд дээрэс нь өдөр шөнө тэмцдэг энэ өдөр мөн өөдөө сансад Монгол хүн ниссэн өдөр ийм олон баяр давхарцдаг энэ өвн эртний өв уламжлал мөн өнөө цагийн одоо Монголын ард түмний эв нэгдлийн баярын өдөр гэж бодож байна. Тийм ч учраас та бүхэн харж байгаа өнөөдөр Дархан хотод энэ Наурызын баярыг одоо анх удаа төвийн бүсгийн хэмжээнд зохион байгуулж байгаа гэхэд маш олон одоо дарханчууд суглаж биеиндээ баяр өргөж хаврын баярыг ийм бүгдээрээ одоо сайхан тэмдэглэж байна. 65 жилийн хугацаанд ийм өргөн дэлгэр бас анх удаа болж байна. Шарын гол, хонгор дархан, тэгээ сэлэн Төв аймгийн гишээний нийт төвийн бүсэд амьдарч байгаа казакуудын өдөр ийм сайхан өргөн анх удаа ийм сайхан баяр маань болж байгаамаа. Түншин Наурызын баярын үеэр одоо зарим казак түмний маань төлөөлөл төрийн дэд одон медалаар ингрэм мэлаасан байгаа. За миний хажуу зогсож байгаа эрхэм болвол Дархан хоттой 60 гаруй жил ажиллаж амьдарч байгаа Ахмад инженерүүдийн төлөөлөл байгаамаа. Танд бас энэ хөлбөрийн гавьяаны улаан тог одонгоор ингрэм мэлаасанд баяр хүргэе. Та өөрийнхөө сэтгэлээсээ хуваалцахгүй юу? Баярлалаа. За би өнөөдөр төрийн дэд чагналаа тойлон их баяртай байна. Тав хүний дэмжлэгээр за тэгээд Казахын үндэсний баяраар тав хүнд баярын мэнд хүргэж байна. Энийг урд удаанаас лара жаргалтай байгаараа. Би энэ барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Дархан хотод цементийн үйлдвэрт 30 хэдэн жил ажилласан. Би 60 гарын одоо мэргэжлийн комиссийг энэ цахилгааны мэргэжлэр сургасан маш дээгүүр өндөр зэрэгтэй цахилгаанчдаар би цахилгаанчдыг сургасан юм аа. Ингээд цементийн заводаас би тэтгэврэл гарсан. За өнөөдрийн арга хэмжээ бол урд удаас арай онцлогтой болж байна. Манай Казак гэрүүд баригдсан. За минь үндэсний наадраа болох одоо Кокбер толон пластик хэмжээний үзүүлбэр тоглолт явагдана. За минь Гызгаар бие одоо хосоо олох тэмцээнүүд бас энэ үзүүлбэрээр явагдана. Манай бас хоёр урлагийн сайхан хөгжим наадгаанууд байна. Үндэсний үзүүлбэрүүд байна. Одоо ийм сайхан арга хэмжээг зохион байгуулсан энэ эрхэм гишүүдтэй бас баярлаж зарлахсны илэрхийлье. Мөн бас дарханчуудаа ч гэсэн баярлаж зарлахсны илэрхийлье. Энэ хувцсны сонготын хувьд бид нар өөрсдөө захиалгаар хийлгсэн. Тэгээ үндснийхээ өв соёлоор үндснийхээ бахархад болгоод хувцаараа жигдэрсэн байгаамаа. Баярын арга хэмжээний үеэр хамгийн гоё казак хувцастай оролцогчдыг эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хосууд гэсэн ангиллаар тус тодруулан урамшуулсан юм а. Намайг Аслуу гэдэг Шарын гол сумаас эмэг хамтаар оролцож байгаа. Хоёулаа 1-2 дугаар байрыг эзэлсэн байгаа. Хувцас маань гэх юм бол нөгөө охиноо өдөх ёслол буюу казакаар гисото гэсэн нэг охиноо өдөх ёслолын үндэсний хувцас нөхгүй юу? Учир байлгалд нь энэ одоо настай улсууд ингэж зүгээр даруухан л хийн. Тэгээд бүр залуухан эднэрийн насны залуу улсууд бол энийг бүр улам их гоё жимсдэг албатай ёстой байхгүй юу? Энийг чинь Казак үндэсний бүх юугаар чадлаараа бүх үндэсний хувцасаа өөрөө бэлдээд өөрөө орсож байгаа. Одоо юмсан бит хоёрын хувцас бол одоо дээр энэ өвсний дээдсний өмсний хувцас хумрыг одоо ингээд үйл алгамжуудад доод энэ үйл алгамжууд ийм үгтэй биднэр. Манай нөхрийн өмссөн хувцас Казак үндэсний дээр байгаа. Энэ Казак үндэсний малгай байгаа. Малгай нэг юу нэлгэн өндөгний юугаар арьсаар ингэсэн. Тэнийг өмсөн энэ арьсан биш байгаа. Минийх болохоор энэ чимэчек гэдэг манай Казак үндэсний. Энийг бол шулауш гэдэг юм. Энэ Казак үндэсний дээр байгаа тэнийг өмсөд одоо бид хоёр хос болж гарсандаа маш их баярлж байна. Шаруудны үедтэй би чинь бүх муу юмнаас хамгаалдаг. Тэгээд доошоогоо ингээд Казак үндэсний ингээд хээ угалцтай ингээд дээл үндэсний хувцас. Тийм бүс бол байнга ингээд нөгөө мөнгөн югаар тоноглогдсон. Энэ хотготойгоо байдаг бас. Яг өөрийнхоороо. Тэгээд доошоогоо энэ өмд. Тэгээд энэ гутал ихээр чинь нөгөө хевс гэж хэлдэг. Казакаар хевс дотроо нөгөө юугаа өмссөн. Үндэсний хувцасаа өөрөө
бэлдээд өөрөө орсож байгаа юм. Цаашдаа энэхүү түүмсэн арга хэмжээг уламжлал болгон төлбөр зохион байгуулан гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Даршин дуртахад Монгол Улсын нийт хүн амын 4%-ийг Казак угсаатын иргэд эзэлдэг бол Дархан улаангийн хүн амын 2.1%-ийг эзэлдэг байна. Төвөмсийн мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Дархан аймгийн хэмжээ нь 7700 гаруй, алдар тэхийн 1-2 дугаар одонтой ээжүүд байдаг. Тэднээс 200 гаруйн эвлэлтэнд нэгдэж, 5 төрөлт спортын тэмцээнд амжилтаа оролцсон байна. Бүх сах багийнхан ээжүүдэд Дархан сумын 1-2 дугаар зэргийн одонтой ээжүүдийн дунд эрүүл аж төрөх дадлыг төлөвшүүлэх, спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх зорилготой Дархан алдар тэх 2026 тэмцээн 3 дугаар сарын 21-ээс 22-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Шатар, ширээний теннис, волейбол, дартс, сагсан бөмбөг гэсэн 5 төрлөөр нийт 200 гаруй баг тамирчин оролцсон бөгөөд 25 настай залуу ээжээс эхлээд 69 настай ахмад ээжүүд оролцож бие биелдэр ахвал самба эв нэгдлээс хорин өрсөлдлөө. Тэмцээний шилдэг баг тамирчид Улаанбаатар хотноо болох алдар тэх 2026 спортын 8 дугаар наадамд оролцох юм а. Алдар тэх тэмцээнийг цаашид Дархан сумын засаг даргын тамгын газар жил бүр зохион байгуулахаар болсон байна. 2026 оны алдар тэх 90 тэмцээний 3 дахь удаагийн тэмцээнд хүрэлцэн алдар техчүүдтэйгээ тэмцээнд оролцох тул их баяртай байна. Ингээд энэ 26 онд цаашид улам шийх олон ээжүүд оролцоосоо би одоо ширээний теннис спортын мастер 14 дугаар багаас одоо та бүхэнтэйгээ ингэж ярилцдаг тул их баяртай. Ингээд та бүхнийхээ ажил төрөлжсөн амжилт хүсье. Аль жаргалын дээд өсөөрэй. Би энэ спорт мандгаа. Та одонтой ээжүүдтэйгээ адилхан ингээд нөхөрсөг тэмцээнд орж байгаа одоо маш их баяртай. Ингээд 2 дахь жилдээ бол оролцож байгаа. Би болохоор зэрэг одоо багш мэрэгчлээ одоогоор хүүхдүүдэд хараад гэртээ байгаа гар урлал хийдэг. Одоо Дархандаа хуваарь бизнес эрхэлж байгаа. Хажуугаар нь гэр бүлсүүдээ сэтгэл зүгээс сурж байгаа. 5 дахь багийн иргэн байна. Тэгээд жил болгоныхаа энэ тэмцээнд оролцох үнэхээр дуртай байдаг. Шандрах уял зөндөө байдаг. Мэдээж хүүхдүүдэд харахаар ирж хүчтэй болоод илүү их зүйл сурах хэрэгтэй байна, илүү хичээх хэрэгтэй байна гэдэг энэ зүйлийг олж хардаг. Нийт оролцож байгаа бүх ээжүүдтэй тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэмцээний нийлбэр дүнгээр 1-р байранд 15 дугаар баг шилжин явах цомын эзэн, 2-р байранд 7 дугаар баг, 3-р байранд 11-р баг, сагсан бөмбөгийн төрөлд 1-р байранд 14-р баг, 2-р байранд 8-р баг, 3-р байранд 4-р баг, волейболын төрөлд 1-р байранд 9-р баг, 2-р байранд 8-р баг, 3-р байранд 14-р баг, ширээний теннисний төрлийн нэмэх түвш насны ангилалд 1-р байранд 14-р баг, 2-р байранд 16-р баг, 3-р байранд 9-р баг, хасах түвш насны ангилалд 1-р байранд 8-р баг, 2-р байранд 10-р баг, 3-р байранд 16-р баг, шатрын нэмэгт 40 насны ангилал 1-р байранд 4-р баг, 2-р байранд 7-р баг, 3-р байранд 16-р баг, хасах 40 насны ангилал 1-р байранд 15-р баг, 2-р байранд 11-р баг, 3-р байранд 13-р баг, дартсын төрөлд 1-р байранд 15-р баг, 2-р байранд 7-р баг, 3-р байранд 13-р баг тус шалгарсан байна. Гэр бүл ажилдаа ихэнх цаг заваа зарцуулж, завгүй байдаг ээжүүд 2 өдрийн турш нэгэн дээвэр дор спортоор нэгдэж цагийг үр бүтээлтэй эерэг өнгөрүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Манай Дархан аймагт нийтдээ алдар тэхийн 1-2 дугаар одонтой аймгийн хэмжээнд 7743 алдартай одоо алдар тэхийн одонгоо гардаж авсан ээжүүд байна. Одонтой ээжүүдийн нийтдээ спортын 5 төрөл тэмцээнийг Дархан сумын засаг даргын нэрмжит болгож одоо ингээд жил болгон уламжлал болгож зохион байгуулахаар ингэж шийдвэрлсэн. За энэ ч болохоор өнгөрсөн 2 жилийн тэмцээн дээр бол бид нар дэмжиж оролцож байсан бол энэ удаа нэлээд одоо биеийн тамир спортын газар, за мөн одоо гар бөмбөгийн холбоо, сагсан бөмбөгийн холбоо, дартс, ширээний теннис, шатрын холбоотойгоо хамтарч тэдгээрийнхээ дэмжлэгтэй бас одоо яг мэрэгжлийн шүүгчнэр, за дээр нь бол одоо нэлээд одоо өндөр түвшинд 3 зааланд энэ тэмцээнийг зохион байгуулж ингэж явж байна. За өнөөдрийн тэмцээнд бол нийтдээ 18 багийн 245 баг тамирчид үндсэндээ бол хорд хүч ахвал цамбаагаа сорж ингэж бол өрсөлдөж байна. Тэгээд нийгэмдээ маш бодиттой хөв нэмрээ оруулж үр хөвгтөө өсгөхөөс зөө нийгмээс салбар болгонд ажиллаж байгаа одонтой ээжүүдээ бас нэгэн зохион байгуулалтанд оруулж чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нэгдэж нийлэх спорт цаашлаад бол одоо соёл урлаг нийгэмд ч гэсэн одоо нэгэн зохион байгуулалтанд манлайлж оролцох тал дээр нь Дархан сумын засаг даргын хувьд бол дэмжиж ингэж хамтарч ажиллахаар энэ тэмцээний эхлүүлж байгаа. Мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлагаар үргэлжилнэ.
мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлагаар үргэлжлэн хүрэх гэж байна. Би та бүхэндээ Солонгос улсад хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээллийг тодруулан хүргэхээр Дархуул аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга одоо хоёртаа уулзаад байна. За та энэ талаар мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу? За дарханчуудаа энэ өдрийн мэнд хүргэе. За бүгд найрамдах Солонгос ард улсад ажиллах хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг 2026 оны 3 сарын 25, 26 оны 27 гээд 3 өдөр бүртгэл маань эхлэх гэж байна. За энэ бүртгэлийг Монгол улсын иргэн альч орон нутагт байсан хамаарахгүйгээр www.e-халамц.gmail вебсайтаар бүртгүүлэх боломжтой. Таблет, гар утас, суурин компьютер гэсэн зэрэг тоног төхөөрөмжөөс бүртгүүлэх боломжтой байж байгаамаа. За иргэд маань юу бэлдэх үү гэхээр C1 хөв C зураг, за C зургийн хэмжээ нь 3.5, 4.5 хэмжээтэй байх юм. За зургийн маань одоо стандарт нь болохоор цагаан фон дээр хар утастай байх юм шаардлагыг тавьж байгаа. За маань иргэд маань 28 ам доллар тухайн өдрийн одоо яг бүртгэлийн хугацаанд 25, 26, 27 оны өдөр 28 ам доллартай тэнцэх хэмжээний төлбөрийг төрийн банкнд төлнө. За энэ төлбөрийг төлөхдөө тухайн вебсайт нээгдээд бүртгэлийн явцад тухайн одоо төлбөрийг төлөх дансны дугаар QS-гээр ихэлсэн одоо бүртгэлийн одоо утга гүйлгээний утга сайтн дээр тавигдахын. Тэгэхээр тухайн бүртгэлийн утгыг тавьж оруулж байж энэ бүртгэлийн маань хураамж нь баталгаажна гэсэн үг. За хэдээс хэдэн насны иргэд байх уу? За иргэдэд бас ямар шаардлага тавигдах уу? За тэгээд бас Солонгос улсад аль чиглэлд нь хэдэн жилийн хугацаатаагаар гэрээгээр ажиллах боломжтой? За 18-аас 39 насны за 2008 оны 3 сарын 25-наас 1986 оны 3 сарын 26 оны хооронд төрсэн 18-аас 39 насны иргэд байх бүртгүүлэх боломжтой. За иргэдэд тавигдж байгаа гол шаардлага нь бол мэдээж E9, E10 визээр 5 буюу 60 сараас дээш хугацаагаар ажил эрхэлсэн бол болохгүй. За мөн Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа ямар нэгэн зөрчил гаргаж исэн бол болохгүй. За мөн Монгол улсад байхдаа 20 болон түүнээс дээш одоо ял авч исэн бол болохгүй гэх мэтчлэн юм 9 шаардлагыг иргэдэд тавьж байгаа. Тэгэхээр энэ бүх дэлгэрэнгүй мэдээллийг Дархуул аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Facebook хаяг, за хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын вебсайт хуудсан дээр дэлгэрэнгүй байж байгаа болохоор иргэд маань танилцах боломжтой байж байгаа шүү. За бүртгүүлсний дараагаар Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг бас өгөөсөн. Шалгалтын үе шатууд нь ямар байх вэ? За 3 үе шаттай шалгалт аавна. Эхний шалгалт нь Солонгос хэлний шалгалт, за 2 дугаар шалгалт нь ур чадварын шалгалт, за 3 дугаар нь эрүүл мэндийн шалгалт байж байгаа. За шалгалтуудыг авах одоо мэдээллийг Дархуул аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Facebook сайтууд, за мөн хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын одоо цахим хаягуудаас авч мэдээллийг авах хэрэгтэй. За иргэдэд анхааруулахад цахим залилангаас сэргийлэх үүднээс зөвхөн манай байгууллагын албан ёсны хуудас, за ерөнхий газрын бас албан ёсны хуудаснуудаас мэдээллийг авч явах хэрэгтэй байна. За мөн иргэдэд одоо бүртгэлийн дугаар гэж олгогддог. Бүртгүүлснийхаа дараа тэр дугаарыг цээжилж одоо хадгалах хэрэгтэй. Яагаад тэгэхээр бүртгэл зөвхөн тухайн иргэний одоо дугаараар бүртгэлийн дугаараар харагддаг болох. Өмнө жилүүдэд Дархуул аймгаас Солонгос улсад руу ажиллахаар за энэ гэрээгээр хичнээн хүн явж байна. Энэ талаар бас тоо мэдээлэл өгье. 2025 онд Солонгос улс руу E9 визээр гар 2 удаагийн бүртгэл хийгдсэн. За 2 удаагийн бүртгэлээр E9 визээр одоо ажиллах 101 хүн бүртгүүлсэн. 101-ээс 4 хүн Дархуул аймгаас Солонгос улсад ажиллахаар гэрээ хийгдсэн байж байгаа. Гол анхааруулга нь ерөөсөө цахин залилангаас иргэд маань хамгаалах өөрсдөө хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр бүх мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллийг манай байгууллага болон хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын вебсайт цахим хуудаснаас авч байгаарай л гэж иргэдэд анхааруулъя. За мэдээлэл өгсөнд баярлалаа. Үзэгчид та бүхэндээ бид бүгд найрамдах Солонгос улсад ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийн талаарх мэдээллийг Дархуул аймгийн хөдөлмөр халамжийн газраас тодруулан хүргэлээ. Одоо та бүхэндээ үргэлжлүүлэн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргье.
DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвөмсгийн мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.